Сайн байцгаана уу та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргье. Одоо та бүхэндээ хүүхдийн стресс болон сэтгэл түгшилтийн талаар ярилцахаар бэлтгэсэн байна. За, стресс гэдэг зүйл маань зөвхөн хүүхдүүдэд биш тийм ээ. Насан туршидад биш. Бүх насны эрэгтэй, эмэгтэй хүйс харгалзахгүйгээр бүх хүмүүст тохиолддог. Тухайн хүмүүсийн маань амьдрал ах үе гарсан өөрчлөлттэй тохиолдож байгаа үйл явдлуудтай хамааралтайгаар үүсэж байдаг ийм өргөн хүрээтэй ойлголт. Стрессийг харин үүсгэж байгаа зүйлийг бол бид нар стрессер гэж нэрлэдэг. Тэгэхээр стрессер гэж чухам юу байж болох вэ? Жишээлх юм бол гинтийн бэлэг авах. Төсөөлөөгүй байсан чинь бид нар бэлэг авах юм бол мэдээж ямар нэгэн байдлаар стресст орж болох нь. Эсвэл шалгалтын дээрээ ирнэ гэж бодоогүй бэлдээгүй байсан асуулт маань орж ирэх. Эсвэл өнөөдөр бороо орондоо эсвэл нар гарандаа гэд гадаа гараад тоглондоо гэж төлөвлөсөн байсан чинь төлөвлөгөө бүтлгүүтэх. Эсвэл хичээл дээрээ ямар нэгэн хэрэгслээ мартаж ирэх. Шинэ найзуудтай болоод шинэ хоббитэй болоод шинэ тоглоом тоглож үзэх. Эцэг эхээрээ зэмлүүлэх, шүүмжлүүлэх. Мөн гудамжинд явж исэн чинь гинт нохоо хуцаж дайрах гэх мэтчлэн үйл явдлуудад бид бүгд тодорхой хэмжээнд стресст орж байдаг. Тэгэхээр эдгээр үйл явдлуудыг харах юм бол заавал сүрэг биш. Сайн үйл явдлууд ч гэсэндээ биднийг стресст оруулдаг байх нэ. Тэгэхээр зарим үйл явдлууд биднийг баярлуулдаг, аз жаргалтай болгодог, эерэг мэдрэмжийг төрүүлдэг. Гэтэл зарим үйл явдлууд биднийг гуниглуулдаг, ганцаардуулдаг, сэтгэл санааг хямраадаг шүү дээ. Тэгэхээр стрессийг дотор нь сайн стресс буюу эустресс, мөн сөрөг муу стресс буюу дистресс гэж хуваан авч үздэг. Тэгэхээр бидний амьдралд тохиолдож байгаа үйл явдлуудаас хамаарат бидний сэтгэл зүй, сэтгэл хөдлөл, тийм ээ, бие махбод маань өдөрт маш олон янзаар хувирч өөрчлөгдөж байж болдог шүү дээ. Жишээлх юм бол өглөө сэрэхтэй хичээлээсээ хоцорсон их унтцсан байлаа гэж бодох юм бол өглөө сэрээд уур хүрдэг ч юм уу те, эсвэл одоо яана багшид за энүүлэндаа гэж айх түгших мэдрэмж төрж болно. Тэгээд хичээлдээ яваад гэрээсээ гараа явж исэн чинь ангийнхаа найзтай таарлах юм бол өө ашгүй хоёулаа хоцорж байгаа юм байна гэд тайвширдаг ч юм уу, баярлдаг ч юм уу те. Гэх мэтчлэн амьдрал тохиолдож байгаа үйл явдлаас хамаарат бидний сэтгэл хөдлөл дагаад, бие махбод маань дагаад өөрчлөгдөж байж болдог байх нэ. Жишээлх юм бол энэ дээр бид нар сэтгэл түгшиж болно, баярлаж болно, гайхаж болно, ганцаардаж болно, уйтгарлах, ичэх, уурлах гэх мэтчлэн маш олон мэдрэмжүүдийн хүн болгонд үүсэх хэвийн зүйл юм гэдгийг харуулахыг зорьсон. Тэгэхээр энэ дараагийнхаа слайдууд дээр сэтгэл түгших талаар илүү дэлгэрэнгүй авч үзье. За, сэтгэл түгших үед бид нар тэхэвчлэн сөрөг бодлоо төрдөг штэ. Ийм юм болох үе, тийм юм болох үе гэж ирээдүйдээ санаа зовн тийм ээ. Эсвэл өнгөрснийхөө тухай их сөрөг байдлаар дурсан тий. Би энийг тгээ хэлээ гомдооцсон байх та. Эсвэл би ийм ажлыг яг буруу хийсэн байх таач гэдэг юм уу. Гэх мэтчлэн сөрөг бодлууд маань бидэнд олон удаа бодогдоод санаа сэтгэлээс мань гарахгүй байгаад ах юм бол сэтгэл түгших байдалд орсон байна гэж ойлгож болох нь байна. Тэгэхээр ер нь бол ихэвчлэн сэтгэл түгших үед сөрөг бодлууд төрдөг штэ. Жишээлх юм бол энэ дээр муудун авах үе, ганцаараа үлдэх үе, олон хүмүүс над руу хараад авах үедээ, надад хайргүй болчих үедээ, алдаа гарах үедээ гэх мэтчлэн янз бүрийн бодлууд бодогддог. Харин эерэг бодлууд маань байн бодогдоод байх юм бол бид нар түүнийг сэтгэл түгших биш, догтлох гэж хэлдэг тийм ээ. За, сэтгэл түгшиж байхдаа биднэрт бас бидний биед махбодод янз бүрийн шинж тэмдгүүд мэдэгдэж болно. Жишээлх юм бол өөрт гитс базалж өвдөх, шээс ойрхон хүрэх, нүүр улаах, шүлс өтгөрч ам хуурайших, гар хөл салгалах, толгой эргэх, сулдах, зүрх түргэн цохлох, амьсгал түргэсж давчдах, хөлс ихээр гарах, нулимс гоожих гэх мэт шинжүүд өөрт мань мэдрэгдэж болно. Хэрвээ биднэрт энэ шинжүүд мэдрэгдээд байх юм бол би чинь сэтгэл санаа түгшээд байгаа юм биш үү дээ. Би сандраад байгаа юм биш үү дээ гэдгээ ойлгож таньж мэдэж болох нэ. За, тэгэхээр бусад хүмүүст сэтгэл түгшсэн хүн яаж харагддаг гэж бодож байна? Хуруу хумсаа мэрээл те. Эсвэл ингээл толгой молгоогоо хөдөлгөөл докторгүй байдалтай байдаг штэ. Гар хөлөөрөө юм оролтоол тийм ээ. За, эсвэл ээрч гацаал түгдрээл те. Эсвэл бүр их сандарсан үед өмдөндөө шийж болно, өмдөндөө хүндэрчж болдог байх нь. За, мөн хэлэх гэж байсан үгээ мартах, хэлэх гэж байснаасаа өөр зүйл ярьчиж болох нь. Зарим тохиолдолд бүр ухаан алдаад муужирч ундаг. Мөн заримдаа бүр чанга орлох, байгаа газараасаа зүхтааж явах, эсвэл уйлах
гих мэдчлэн байдлаас бид нар байдлаар гадна талдаа харагддаг байх нь шүү дээ. Сэтгэл санаа төгссөн үедээ. Тэгэхээр ангичин найз чинь хэрвээ гаднаасаа ингэж харагдаж байх юм бол бүр их гайхаад манай найз яагаад байгаа юм болоо гэж гайхаж одоо сониучрах тийм их шаардлагагүй. Ойлгомжтой найз чинь сэтгэл санаа төгссөн байна, маш их сандарч байгаа юм байна гэдгийг мэдэх боломжтой байх нэ. Тэгэхээр найзуудтай бид нэр тэр үед нь аль болох туслах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр найзуудтай хэрхэн туслах вэ? Хамгийн түрүүнд бид нэр шоолж инээж болохгүй байх нэ. Мэдээж тэр үед найз нь маш ихээр төгсөж байгаа учраас хэрвээ шоолоод инех юм бол энэ байдал улам их дордно шүү дээ. За мөн найзынхаа мэдрэмжийг үгүйсгэж ерөөсөө болохгүй. Хүү чи яагаад айгаад байгаа юм бэ? Яагаад төгшөөд байгаа юм бэ? Энд чи амар биш штэ гэж хэлэх нь тэр хүүхдийг тайвшруулдаггүй байх нь. Чиний хувьд энгийн зүйл байж болох хэдий ч найзын чинь хувьд ямар байгааг мэдэх боломжгүй тийм ээ. За мөн аль болох урамшуулж хамт байгаагаа мэдрүүлэх хэрэгтэй. Найз чинь хэрвээ сэтгэл санаа нь хямарсан байх юм бол заавал зүгээр гэхийн оронд нуруунд дээрэн зөөлөн алгадаж бас болох нь хурж болох нь байна, тэрвэрж болох нь байна тийм ээ. Энэ найзтайгаа хамт байгаа шүү. Би чиний талд шүү, тусалж дэмжихэд бэлэн шүү гэдэг мэдрэмжийг төрүүлдэг итгэл найдварч өгөх боломжтой байдаг. Мөн найзыгаа байгаагаар нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хүн болгон өөр байдаг тийм ээ. Бүгдээрээ царай, зүс, бие, хаа, тарган, дургай бүх хүмүүс өөр байдагтай адилхан сэтгэл доторх мэдрэмжүүд нь тийм ээ юмыг хүлээж авч байгаа байдал, тэрийг гадна талдаа илэрхийлж байгаа байдал нь бүгд өөр байдаг учраас тэр өөр байгаа байдлыг нь хүлээн зөвшөөрөөд манай найз угаасаа л имдээгээд хүлээгээд авах юм бол гайхах, хачирхах, сониучрах тийм их шаардлага гардаг байх нь шүү дээ. За мөн сэтгэл санаа төгшөөд байгаагаа бид нар сөрөг бодол санаа төрөөл тийм ээ бид бас нөгөө мэдрэгдэх шинжүүдийг түрүүнд дурдсан энэ байдлууд маань өөрт мэдрэгдээд байх юм бол би сүүл үед их төгшөөд байгаа юм биш үү дээ сэтгэл санаа маань их одоо сандраад байгаа юм байна гэж өөрийгөө ойлгож болно. Тэгэхээр тэр үед мэдээж өөртөө туслах хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр энэ бол ерөөсөө л хэвийн сэтгэл хөдлөл хэсэг зур үргэлжлээд аяндаа багасдаг гэдгийг ойлгоорой. Хэсэг хугацааны дараа багаар багасаараад алга болчихдог байхгүй юу? Тэгээд сэтгэл төгссөн үед бид мэдрэгдэх зүйлсээсээ айх ерөөсөө хэрэггүй шүү заа юу? Зүрх дэлсэх ч юм уу, гар хөл салгалах, хөлс гоожих зэрэг бол ерөөсөө л бие махбод өөрийгөө идэвхжүүлж, түргэн бодож, түргэн шийдвэр гаргахад хүчээж авахж ажиллаж байгаагийн шинж тэмдэг байхгүй юу? За мөн хэрвээ ямар нэгэн шалгалт, хичээлийн дүндээ санаа зовоод төгшөөд байгаагаа ажиглах юм бол эртнээс төлөвлөгөө гаргаж бэлтгэж эхлээрэй. Юу ч хийхгүй байгаад ах юм бол сэтгэл санааны байдал улам л их төгшдөг. Тэгэхээр төлөвлөгөөгөө гаргаад багаар хийгээд ах юм бол сэтгэл төгшөлт чинь аяндаа буурдаг шүү. За мөн өөрийнхөө онцлог дутагдaltaй талдаа санаа зовж байгаа бол өөрийнхөө хайрлах шалтгаануудыг жагсааж бичээрэй. Өөрийнхөө давуу талуудыг, сайн чанаруудыг жагсааж бичээрэй. Хүн бүхэн өөр байдаг. Тэгэхээр алдаатай талж байгаа мэдээж ашигтай мундаг талууд ч гэсэн зөндөө байдаг. За мөн сэтгэл төвших мэдрэмжээ багасгахын тулд амьсгалын дасгал хийх юм бол маш их үр дүнтэй. Амьсгалын дасгал хийж сонсч ирсэн үү? Амьсгалаа хамраараа удаан аваад гизээ бөмбөлгөөд яг гизэндээ шаар хийлж байгаа юм шиг төсөөлөөрэй. Тэгээд хэсэг хугацаанд амьсгалаа түгжээд амаараа алгуурхан үлээж гаргадаг байхгүй юу? Тэгээд энэ дасгалыг тайвширтлаа сэтгэл санаа хямраад түгшээд элдв юм бодогдоод байгаагаа намжтал хийх юм бол нэг л мэдхэд бие махбод чинь тайвшраад сэтгэл санаа чинь амгалан болсон байх болно. Энэ дасгалыг гэртээ, сургууль дээрээ, унтах жахдаа, хичээл дээрээ хаана ч гэсэн хийх боломжтой дасгал байхгүй юу? За мөн сэтгэл төвших байдлаа багасгах зорилгоор өөртөө хор хөнөөлтөд зан үйлийг хийхгүй байхыг төвчээрэй. Хийхгүй байхыг хичээгээрэй. Одоо жишээлх юм бол сэтгэл санаа хямарсан үедээ зарим хүүхэд их чихэр шоколад идэх гэдэг тийм ээ. За тэгээд зарим том ангийн хүүхдүүд маань тамхи татагч гэдэг юм уу те эсвэл сэтгэл санаагаа тайвшруулах гадуур их явах гэдэг штэ. Тэгэхээр энэ зүйлүүд маань удаан хугацаагаар үргэлжлээд ирэх юм бол маш их хортой сөрөг нөлөөтэй. Тэрхэн үедээ биднийг тайвшруулж болох хэдий ч гэсэндээ удаан хугацаагаар үргэлжлээд ах юм бол хор хөнөөлөлттэй аргууд ах нэ. Харин оронд нь өөрийн дуртай зүйлээрээ хичээлэх хэрэгтэй. Тэр нь юу ч хийж болно. Зураг зурж болно, бүжиг үжгэлж болно, дуу дуулж болно,
тийм ээ. Эсвэл заримдаа спортоор хичээллэх, гадаа дугуй унах гэх мэтчлэн аргууд нь маш үр дүнтэй байдаг. Алдаа ч гэсэндээ өөрт чинь ашигтай тал ихтэй. За, нойр хүрэхгүй болох, сэтгэл түгших мэдрэмж, шалтгаантай болон шалтгаангүй олон дахин төрөх, амархан уйлдаг болох, заримдаа гутранг бодолд автдаг, амьдрал утгагүй санагдаж, эсвэл заримдаа бүр байгаа газраасаа зүхтаах зэрэг байдлууд нь олон давтамжтайгаар илрээд ах юм бол заавалжгүй ойр дотныхоо хүмүүсээс тусламж зөвлөгөө аваарай. За, шаардлагатай бол дараах хүмүүсээс бид нар тусламж хүсэж болдог байх нэ. Заримдаа одоо бид нар хамгийн түрүүнд бол яг эцэг эхтэйгээ зөвлөлддөг тийм ээ. Би ийм асуудалтай байна гэд. Гэхдээ заримдаа бол биднэрт эцэг эхтэйгээ зөвлөлдөхгүй хэлж болохгүй асуудлууд байдаг штэ. Эсвэл эцэг их нь хол ажилдаг ч юм уу те, ямар нэгэн шалтгаан гарч болцсошгүй. Тийм болохоор дараах хүмүүстэй харилцаж тусламж авч болдог байх нэ. За, сургуулийн сэтгэл зүйч, нийгмийн ажилтнууд гэж байдаг. Мөн багштайгаа тийм ээ, багштайгаа нэг нүгөө ярилцаж болох нь байна. Мөн манай сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв хүүхэд өсвөрийн клиникт хандаж зөвлөгөө тусламж авч болно. Тэгэхээр энэ дээр 70150520 гээд цаг авдаг утсыг нь тэмдэглэсэн байна. Мөн сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв маань 24 цагийн зөвлөгөө өгдөг утас ажиллаулдаг. 1800 2000 гээд утсаар залгах юм бол хоногийн 24 цагт мэргэжлийн эмч ажилтдаг, зөвлөгөө өгөх боломжтой. Тэгээд энгийн утасны тарифаар ярьдаг учраас их үнэтэй гэж айх шаардлагагүй байдаг. За, мөн их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн өсвөрийн сэтгэл зүйч гэж суудаг. Тэр хүнтэйгээ ярилцах юм бол бас боломжтой. За, мөн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн төвд, хөгжлийн газарт мэргэжлийн сэтгцэн эмч суудаг учраас та бүхэн хандаад тусламж үйлчилгээ авах бүрэн боломжтой байдаг шүү. За, амжилт хүсье. Хүн болгон өөр гэдгийг санаж аваарай.